Байнгын гишүүдийнхээ өглөөний амгалан айлтгая. Яг энэ үндсэн хуулийн хүмүүр хууль зүйн этгээд байна гэсэн хэд хэдэн зарчмыг л хөндсөн юм шиг байгаа юм. Ялангуяа тэгшэрхийн зарчим хөндөгдсөн гэж үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасан юм шиг байна лээ. Энэ эрүүгийн хууль, зөрчлийн хуулийн материалын процесс хуулиудын автор нь одоо манай Нямбатар гишүүн л байнга тайлбарлах юм үүрэгтэй болчиход байгаа юм л да. Зөвхөн Нямбатар гэдэг хүнийг энэ хуулийн дээр үнэхээр сайн ажилласан гэдгийг бол мэдэж байгаа. Гэхдээ одоо хуу гишүүнд ийм их ачаал өгөөд зөрчил болгон дээр одоо энэ хуулийг тайлбарлуулаад судлуулад яваад байна гэдэг бол энэ хурлын гишүүний үүргээ гүйцэтгэж байгаа энэ хүнд бол нэлээд төвөгтэй л дөө. Зөвхөн журмын нөхөр маань зөвхөн маш сайн ажиллаж байгаа. Ерөнхийдөө би юу ярих вэ гэхээр энэ Монгол Улсын дээд шүүхийн тайлбар гэж гардаг байсан юм аа. Тэгээ энэ тайлбарыг одоо гаргах тал дээр би олон удаа ярьж байгаа. Хууль зүйн сайд маань бас орж ирээ сууж байна. Энэ тайлбарыг гаргах тал дээр одоо цаашдаа ажиллах бол энэ нэр томьёоны бэрхшээлүүд маш их гараад байгаа. Зөвхөн энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, эрсдэлд орчих гэсэн зорилгоор энэ хуулийн өргөн баригчид оруулсан юм шиг байна лээ. Гэхдээ яг үндсэн хуулийнхаа суурь зарчмыг зөрчиж байгаа учраас өөрчлөх зөвлөлтөө. Тийм учраас энэ хуулийг нэгмээр ойлгомжтой ойлгох үүднээс энэ улсын дээд шүүхийн тайлбар гаргах талаар ямар худалдаа байдгийг бол энэ тал дээрээ цаашдаа бас энэ хуулийн байгууллагууд ажилласаа гэсэн нэг ийм л саналтай байна. Өөр юмгүй ийм санал гэж хэлсэн. Баярлалаа.